Өнөр арга хэмжээтэй гинэ. Техник авах хэрэгсэн. Одоо яана нөгөө ногоо мотор асахгүй одоо нөгөө хөгжим тоглодог хүн за мөнгө тэмэрлэг л ойлаа дуудана. За чи цаад байгаа мотороо. Яалтай арга хэмжээтэй гэсэн шүү дээ. Энэ дээр энэ хөгжим энэ дээр тавьчих. Одоо нөгөө ногоо мотор асаа нэгдэл асуудтай. За ойлаа мотор асаач тэр. Би ч одоо соёлын төв гэхэр чинь юу шүү дээ. Сургууль цугаас эхлээл мэддэг шүү дээ. Цэцэрлэгтэй байхасаа л нөгөө цэцэрлэгийн шинжил хүүхдийн баярын тоглолт моголт гээл дуулж үжиглэл явжсэн л та. Гэхдээ одоо 1978 оноос кино үзчихлийг хэлсэн юм байна дээ. Энэ манай соёлын төв бол үнэхээр сайхан. Тийм ээ. Соёлын төв гэхээр үгээр хэлхийн аргагүй хүүхэд насны сурагч ах үеийн ээж аав, ах дүү, төрөл төрөсөдтэй холбоотой дурсамж санаанд зурсхийн орж ирдэг юм. Тэгээд орой бүжиг болон тэнд л очино. Тэгэл одоо залуу байсан янз янзын чинь тэнд л байж гинүүлээ шүү. Сингэгоо гэж кино механикч байлаа. Тэгэл одоо тэр соёлын төвийн эрхлэгчийн тэр дээдлээ. Тэр өрөө болцсон тэнд л манай юу байдаг байсан? Кино механик өрөө. Тэгэл тэнд орж тэрний нүхээр их одоо нэг бодлын нуугж үзээд байгаа мó тэгжлэх үздэг байж тээ. Юугаар л соёлж идэггүй тэр соёлоор манай төдөвтийн төв бол ирсэн одоо тийм төвхтэй штэ. Соёлын төвөөр үйлчлүүлгээд сая өцгтөр урж тараа одоо энэ 30 жилийн нийлгэнийхэнтэй чинь видеонд яраад энэ чинь бичигнүүлчээр гараад ирсэн шүү. Сүүлийн үед яг ер нь нөгөө нэг завхан даяар ингээд уралдаан зарсан гэдэг ер нь соёлын төв үйл ажиллагаа хийдэгтэй явагдаад байгаа юм шиг санагдчихэ. Сайн штэ манай соёлын төвч уулна гайгүй. Ер нь одоо юм хийчихсгаач галах шиг байгаа юм уулна. Ер нь соёлгүйгээр бол Монгол улсын хөгжлийг ер нь ёстой юу яахгүй штэ. Хөгжил гэдэг чинь соёл гэдэг чинь энэ олон том энэ урлагаар л дамждаг юм. Хэрвээ урлаг хэлгүй бол соёл гэж байхгүй. Бид соёлын төвийн үйл ажиллагааг илүү тодорхой харуулах үүднээс Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төвийг сонгож бусад соёлын төвд тулгамддаг асуудал, саян гэгэрүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой харуулахыг зорьсон юм а. Тухайлбал бидний зорж очсон Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төв гэхэд 1963 онд баригдсан барилгада одоо хэрн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэсэн ч түмэн олондоо соёл урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон сайхан амжилт, олон бүтээлч ажлуудыг хийж явна. Мөн энэ л нутаг уснаас төрсөн олон сайхан авьяас бэлэгт хүмүүсээр үргэлжид бахархан явдаг байна. Одоо энэ байгаа Төдөвтэй сумын соёлын төв бол 63 онд за одоо сумын урдчууд өөрсдөө дүнз модыг чавчиж паалх болгож одоо энэ Туваа улсаас одоо соёлын төвийн байрын одоо соёлын төвийн зураг авчир жижигрүүлж хийж исэн юм түүхтэй юм билээ. За одоо өнөөдрийн байдлаар эрхлэгч, номын санч, үйлчлэгч, хөгжмийн багш гэсэн 5 оронтойтой ажиллаж байна. Харин эдгээр хүмүүсийн ажлын нөхцөл, ажиллах боломж, нөөц хүрэлцээ зэргийг хэрхэн баталдаг тухай сонирхсан юм. Яг төсвөн мөнгө боломжтой бол бас нэмэх шаардлагатай. За хөгжмийн урлаг, за бүжгийн урлаг гэл үүдгийн тус тустай чинь бие даасан урлаг штэ. Тэгэхээр үүдгийн хөгжмийн багш бүгдийг одоо хүн заа сургана гэдэг чинь энэ бол өрөөсгөл байхгүй. Тэгэхээр хөгжмийн багш нь хүнд хөгжмийнхаа юуг яадаг, бүжгийн багш нь бүжгийнхаа юуг яадаг. За тэгэд тухайн юм чи үүдгийн соёлын төвийн эрхлэгч
тэгээ номын санч, тэгээ музей эрхлэгч, тэгээ хөгжмийн багш үйлчлэгч гэсэн л орон тавих. Тэгэхээр тэн чинь бүхэл бүтэн том юу байхаар тэнд нь бас аж ахуйар үтсэн бас хүн байх хэрэгтэй байна. Тэгжээж бас бие даасан юм. Одоо миний бодлоор бол ямар ч байсан нэг 3 оронтой бас нэмэх шаардлагатай гэж харддаг шүү. Төсөв мөнгө бол яг цалин дулаан одоо эрчим хүч гэсэн байдлаар л одоо ерөнхийдөө дутаад байх юм байхгүй. Өөрчлөлт дөрөндөө болоод байгаа. За цаашаа илүү гарна гэхээр одоо үндсэндээ тийм соёл бодлогын нийтийн ажилтнууд одоо нэг цөөхөн эдэн цас байдаг сарай. Тэгэл одоо үйлчлэгээ цэвэрлэгээ одоо номын баяжилт музейн эд хөрөнгө авахгүй тэр юм дээр бол ер нь байхгүй гэт баг бол. Болгоомжтой асуудал бол одоо номын фондын баяжилт бол бас төсөв санхүү маш бага байдаг. Жилдээ нэг 60,000 төгрөгийн төсөвтэй. Тэгээ тэрүүгээр чинь бараг нэг 2-3 хоног аваад дуусчихдаг. Тэгээд ард иргэдээс бол бас сандын номыг би бас хөрхөн юу яадаг. Жилд нэг 500,000 төгрөгийн ном цуглуулчихдаг. Тэгээ манай иргэдээс сая энэ жил ихэд манай Атхан баяр Минт жаргал багш гэр бүлээс шинэ ном 300,000 төгрөгийн шинэ ном бэлгэлсэн. Тэгээ хамгийн гол нь бол номын санд ямар ч тийм төсөв бий яадаг. Соёлын төвхтэй хамт ирдэг. Тэгэл ерөөсөн ном авах 60,000 төгрөгийнхэл төсвийг л тэгэл ном авахаас өөр төсөв гэж байдаг. Тэгээд бас энэ чинь соёл олон түмний ажил явуулахад төсөв мөнгө маш их. Тэгээд чинь тэгэл мөнгө зарцуулж яаж ажил үйл ажиллагаа явуулмаар тэгээд төсөв байдаг. Соёлын төвийн тасралтгүй үйл ажиллагаа олон нийтийг соён гэгэрүүлэх үйл хэрэгтэй бүтээмжтэй ажилласныг нь үнэлэн 2017 онд аймгийн тэргүүн үйл ажиллагаа зохион байгуулалтаа соёлын төвөөр Төдөвтэй сумын соёлын төвийг шалгаруулж байжээ. Үүнийг бол амжилт гэж нэрлэж болохоор байгаа юм. Харин хүний оюун санааны хэрэгцээ уншиж мэдэх хэрэгцээнд 1 жилийн 60,000 төгрөг төсвөлнө гэдэг даанч харамсмаар тоо. Бүхэл бүтэн 2000 орчим хүн амтаа суурьнд дээрх үнийн дүнгээр 1 жилд номын фондын баяжилт хийлгэнэ гэд та боддоо. Энэ дүнг бодоод үзэхээр соёлын салбар маань эзэнгүй айл шиг л байна уу да гэмээр эмзэглэл өөрийн ирэхгүй төрөх. Өөрсдөө итвэд зүтгэлтэй. Ер нь тухайн одоо номын сан музей ажилтнууд хүртэл одоо ой юм болонгууд өөрсдөө иргэдтэй уулзаад таньдаг юм гуугаад Орон нутгийн музей бол энэ дэр бол төсөв мөнгө үнэхээр хөрөлцсөн юм уу? Төв соёлын үйл хөдлөх дурсгалыг хамгаалах ч юм уу хөдлөх дурсгалыг хамгаалах соёлын бие төсвийг хамгаалах чиглэлээр соёлын төвийн төсөвт ямар ч мөнгө төгрөг тавигддаггүй. Сумын соёлын төвийн эрхлэгчийг аймгийн засаг даргын тамгын газар боловсрол соёлын төвтөө зөвшөлдсөн сумын засаг дарга томилж чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ сумын соёлын төвийн төсөв санхүүг сумын иргэд нийтийн хурлаар баталж хэлэлцэн шийдвэрлүүлдэг. Сайн ажил хийхийн тулд сайн төсөв, сайн санхүүтэй байж чухамхүү тэр сайн гэсэн ажлын үр дүнд хүрэх нь гарцаагүй. Бага төсөвтөөч их бүтээмжтэй ажиллахыг зориудаг соёлын төвийн эрхлэгч урд хормоогоороо хойд хормоогоо нөхнөө гэдэг шиг л зүтгэж, зүлгэж, арчилж өнөөдрөөс илүү маргаашийн төлөө чармайдаг байна. одоо өвөл ерөнхийдөө бас төв рүүгээ нилээ залуучууд бас сууших хүүхдүүд нь сургууль соёл суудаг. Төвдөө өрл нилээ төвлөрөл үүсдэг юм. За тэгэл үйл ажиллагаа тэрийгээ дагаад өдөр шөнөгүй ер нь бараг үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа. За нэгдсэн халаалтгүй байх үед чинь бид нар чинь бүгдөө зуухтай. За тэгээд зуухаа галдаж аваас нугаалч имэгтэй үйлчлэгч маань өглөө ирж галаа төлдөг. Дулаац зойн бид нар ирдэг. Тэгвэл компьютер ямар ч хасах хүнс байхгүй. Тэгэл ер нь бараг дулаац гэсээр өд болоод цайнд явж байгаа. Буцаж ирээд үндсэндээ нэг компьютер хальт хасаасан болоод орой 6 болгочих чинь. Тэгэл ажлын үрвтэл маш их муу байдаг. За тэгэл нөгөө үйлчлэгч чинь жаваас өвөл ёолкны үерч одоо ингээд янз бүрийн цэнгүү юм хийхин тулд өрөөд шалаа угаадаг. Шууд л мөстөл явах жишээ тхүүтэн. Усанд газараа шаландаа хүрээлж шууд хөлдөөл. Тэгэл тиймэрхүү хүнд нөхцөлд ажилладаг байсан. Одоо нэгдсэн халаалттай уснаар бол одоо бас маш давуу талтай. Одоо тэгэл шинэ жилээр бүжиг одоо хамт олонны хүлээ авалт цайлга юм хүлээж авахд бол одоо
Захаа хотынхан ямар одоо цэнгүү юмд юу ямар хувцас өмсдгүү. Яг л тэр жишгтэй болсон. Мод төршнийхээ асуудлыг болохоор бид нар намар нь манай соёлын төвхөө өөрсдөө хөрөөдөж яаж бэлдэж хаагалж бэлдэж авч. Бид чинь нэг 7 цаг магийн үед ирж гал. Хүүтэн болохоор нөгөө галж байгаа шал угаахаар нөгөө мөстөл байдаг. Цэвэрхэн орчин нөхцөлд байлгахад чигтэй цэвэрлэгээ хийж тий ачаалттай ажилтдаг байсан. Би чинь цэвэрлэгээ үүжлэгээ галгаа гэл тэгдэг. Тэгэл ганцхан үүжлэгчийн цалингаал дээр нь бас нэг няруу гэж хийдгин. Тэгээд юугаа автдагч үйлчлэгчийн цалингаал. Хүн аймгийн 23 сум соёлын төв ажилдаг 23 сумтай. Энэ дотор бол ерөөсөө нэлээ хамгийн хуучны загвар болчиход байгаа. Тэгээд одоо дээврээсээ ус гоочдөг. За доогуура хан илжрээд одоо шууд нэвч шуурч агчжээ те. Хуучин галгаатай байхад бол маш хүнд байсан. Маш их хүүтэн. За өвөл тэгэл одоо нэг шинэ жилийн нэртэр өөрч угаахаар хүмүүс нь хөлддөг шалан дээрээ шууд угааж ахтал хөлддөг. За одоо нэг сумын нэгдсэн халаалтанд орсноор бас арай өөр болсон. Ямар гадна талын ямар ч байсан хөөсөр бас дулаалах маягтай. Тэгээд ерөнхийдөө бас арай дээр ойр зургийн жижиг засвар хийж байгаа. За их засвар энэ ордогоо. Энэ бол Төдөвтэй сумын соёлын төв галалгаа хийдэг байсан үеийн тухай яриа. Гэхдээ ажилчдын авдаг цалин мөнгө нэмэгдэсэн үү гэвэл тухайн үед авдаг байсан цалин нь бах байдгаараа л байгаа. Харин сүүлийн үед 1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн соёлын төвийн барилгыг шинээр барих нааштай мэдээ дуулдах болжээ. Тэд шинэ барилгын зураг төсөлтөө танилцж, зарим нэг зүйл нь үйл ажиллагааны стандарт хангахгүй байгаад сэтгэл дундуур үлдсэн байна. За одоо нэг бидний баригдах байгаа юу болохоор одоо тийм хурлын заалны тийм зохион байгуулалтаа тэр юу явагдах. Тэгэхээр орон нутгийн үүдгийн нөгөө энэ сум орон нутгийн чинь бас бүжиг таанзан нэг дуртай. Тэгээ тэр талбай асуудал нь одоо шийдэгдээгүй байх жишээ нэ. За тэгэл бус юмнууд байна, номын сан гэдэг байна. За орон нутгийн одоо түүхийн музей байна. Тэдний одоо байр савны хэмжээнүүд нь бас нэлээд тийм бага. За одоо орон тооны байх ёстой улсуудынх нь одоо өрөө савны юм одоо дутуу нэг ийм арай нэг жоохон дутуул барилгал эхэлж байна. Тэгээд тэр зураг төслийн юм харахаар ерөөсөө бас л биш болчиход байна. Яагаад гэвэл одоо байгаа өрөөнүүд нь баг одоо бидний байгаа өрөөнөөс жижигхэн болох гээд. Тэгэл одоо өрөөнүүд нь бас дутуу хөгжмийн багш өрөөх бүр огт байхгүй. За тэгэл музей ихэд одоо харанхуй цонхохгүй тийм өрөө байдаг байх чинь яг мансаартай тэр шилэн басааттай хэсэг дээр музейх нь өрөө байх жишээтэй. Номын сан ингээл өрөөнүүд нь бүр жижигэрсэн. Тэрний яг даваа талтай хэр нэг дээр бүжгийн заал гэж тусдаа нэг урлын заал гэж гаргасан байна. Тэрний яг бүжгийг болох зорилттой хийгдсэн шүү. Тэр нь аваад том юм. Бос өрөөнүүд нь жижиг болоод дор ажил архив өрөө. Тийм жижиг өрөөнүүд юм байхгүй. Эсгэлаад байхгүй. Тэгэхээр одоо бид нар техник хэрэгсэл лаборатори юмнуудаа хаана хадгалах вэ? Хөгжмийн багшаа хаана суулгах юм? Иймэрхүү асуудлууд гарч байгаа. Тэгэл дээр нь одоо тэр зураг төслийг харахаар хөшигний тогтоолго юу ч байхгүй. Одоо бус цумуудыг хүртэл одоо зовлонгийг мэдээд байгаа. Тэгээд төмөр бетон ханууд чинь манус чинь өөрсдөө буцаагаад суурлуулж болдгоо. Бүх оройлох тороос юмнууд энд зоогоод өгчих хэрэгтэй. Тэгэхээр чинь нэг юм байхгүй. Бид нар өөрсдөө нөгөө зүйлд нь хөшиг юмаа тогтоох нөхцөл хүндрэл ирж байгаа. За тэгэл гэрэлтүүлэг апартуур юу акустик зоохоод өсвөлөл ерөөсөө ямар ч тийм зургандаа ороогүй байх жишээ тий. Тэгэл буцаад нөгөөдөг чинь шаардлага хангахгүй юмд бид нар чинь буцаад дээрээ шалгал дээрээ л архивын үзлэг гэхтэл архивын өргөөгөл одоо үнэлгээн дээр бас унж явах ч. Ингээд цаанаас ерөөсөө юм зохион байгуулалттай нэг тийм стандарт юм байхгүй болчихлоо. Сая та бүхэн соёлын төвд биш хурлын зориулалттай байрны ажил эхэлж байгааг ойлгосон байх. Соёлын төв гэдгийг бид бүжиг таанз тоглолт зохион байгуулах үүрэгтэй гэж ойлгодог байсан бол энэ байгууллагын дээвэр дор номын сан орон нутаг судлах танхим үйл ажиллагаагаа явуулдаг болохыг мэдэж авлаа. Номын санд нэг жилд төсөвлөгддөг мөнгө 60 мянган төгрөг байдаг бол орон нутаг судлах танхим буюу музейд хэдэн төгрөг төсөвлөгддөг юм болоо. Музейн ажилтнанд нэг жилийн дотор шаардлагатай үзмэр худалдаж авах, нөхөн сэргээх, түүх дурсгалын газраа хадгалж хамгаалах, танхим тогтчуулах гэд тодорхой ажлуудад эдийн засаг гол хөшүүрэг болох нь гарцаагүй. Гэтэл музей техникийн ажилтан өөрийн хичээл зүтгэлээрээ энэ бүхнийг хийсэн байна.
Би одоо энийг яг орон нутгийн судлах танхим болгоё гэд 2017 онд сумын 90 жилийн огоор ах トゥ нараас хандив авч би засаг даргын хамгаан газар дээр байр байгуулад одоо энэс арай том хэмжээний байр байгуулад тэгэд ах トゥ нараас би 2 сая гаруй төгрөгийн хандив цуглуулаад шаал одоо адгийн нагтлан нөгөө стандартын цонхны хаалт хөшиг нөгөө гэрэл тусахгүй газар үзмрээ байрлуулах үзмрийн гэрэлтүүлэг иймэрхүү тийм стандартын юмнуудыг одоо орон нутгийн хэмжээнд төсөв хөрөнгө муутай үед тийм заавал тийм стандартын юмнуудыг шаарддаг. Тэгээд би нэг яг ах トゥ нар янз янзын хүмүүсээс анги хамт олонны тусламжтайгаар энэ танхимыг ямар ч байсан ихний нэг нарны туяа шууд тусаад энд байгаа хөрөг зураг, фото зургийг гэмтээхгүй, гандаахгүй байлгах юмсан. За тийм яг мэрэгжлийн тэр одоо энэ стандартын тэр гэрэлтүүлгийг аваад тавьчих юмсан гэд тийм нэг хандивын хөрөнгөөр л ер нь юм зохицуулаад яваад байгаа. Орон нутгийн судлах танхимд энд цуглуулсан үзмэр бол ерөнхийдөө хандиваар цуглуулгаар орж ирсэн үзмэр байгаа. Нэг ч үзмэр худалдаж аваагүй. Миний бодлоор бол одоо энэ орон нутгийн судлах танхимыг тохижуулахад ямар нэгэн хэмжээний орон нутгийн хөгжлийн сангаас ч юм уу аль нэг боломжтой газараас томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энэ бүтэн ганцхан энэ орон нутгийн төдөвтэй сумын соёлын төв орон нутгийн судлах танхимд ороод гарахад төдөвтэй сумыг тэр чигээр нь мэдээд гардаг ямар ургамал устай, ямар ан амьтантай, хэдэн хүн амтай, хичнээн мал тоологдсон. За энэ сум нь ямар алдарснуудтай гэдгийг үзээд мэдээд гараасаа гэдэг үднээс энэ сумын орон нутгийн судлах танхимыг тохижуулахад томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласаа. Энэ манай холбогдох одоо байгууллага дээд чатны хүмүүс болон сум орон нутгийн дарга эрхлэгч нар одоо энэ орон нутгийн судлах танхимыг тохижуулахад нэг томоохон хэмжээний нэг төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм уу туслаач л гэж хүсмээр байна. Соёл урлагийн байгууллагыг эзэнгүй айл шиг орхисон нь боловсон хүчний хомсдолд орсон гашуун түүхээр үргэлжилнэ. Урлагт арын хаалга байдгүй гэдэг үгийг та сонсч л байсан биз дээ. Энэ их айлын босхоор нь давхын тулд хувь хүн маш их олон зүйлийг золиослох хэрэг гардаг. Тодорхой хэмжээний золиос, тодорхой хэмжээний хүч хөдөлмөр гаргасныхаа дараа алсын хараа, зорилт нь бүүдийсэн алс соёлын төвд ирж ажиллах хүмүүс хэрэг олон байдаг гэж та бодож байна. Одоо энэ бас соёлын ажил чинь ер нь л нэг тийм бүтлэн муутай яваад байгаа. Тэгэл одоо мэрэгжилтэй боловсон хүчнүүдээс өсвөлөл ерөөсөө шаардлага хангасан мэрэгжилтэй боловсон хүч олддгоо. Хөгжмийн багш нар манай аймаг өөрөө хөгжмийн багшийн сургуультай мөртлөө маш их дутмаг байдаг. Хөтөлтэй багш нар төгсдөг. Тиймэрхүү асуудлууд их байна. Дор ажил мэрэгжилтэн боловсон хүчнүүд нь сайн байх юм бол бас цалин мөнгө юм дээр өөрөө ирж болохоор болчиход байгаа юм. Тэгээ урамшуул одоо ажил чанартай сайн хийгдсэн тохиолдолд бас цалин мөнгө тэр урамшуул одоо орлого нь нэмэгдэх жишээтэй болж байгаа юм. Тэгэхээр одоо шаардлага нөгөө бас соёлын төвийнхээ үйл ажиллагааны шаардлагыг хангахгүй болчиход боловсон хүчний хяналт дээр. Соёлын ажилтнууд ярьдаг юм байдаг. Одоо энэ хөгжмийн багшийн сургуулиудыг үн төлбөргөө төрөөс даасдаг болох хэрэгтэй санагдаад байна. Тийм болох юм бол жинхэнэ чадвартай хүмүүс төгснө. Төрөөс даадаг сургуулиуд руу дан чанартай одоо сургалт сайтай хүүхдүүд явдаг шүү дээ, тийм ээ. Одоо хэлцэлт шалгалт нь бас арай өөр байдаг. За үнэтэй ингээд болчхоор тэр тусмаа урлаг гэхээр одоо энэ урлагаар та нар ямар хоол олж төвтэй гэдэг одоо бас бараг тоохгүй байх ч юм. Тэгээд хөлбөрөөр бас өндөр болдог. Тэрийн төрөөс даагаад өгөх юм бол чанартай нөгөө сайн сурч ирсэн хүүхдүүд нь очиж сураад тэгээд мэрэгчтэй боловсон хүчнэр бүрэн өөрсдөө хүчээр хангагдаад ирэх цаанаас. Тэрийг бодоод яриад идэг юм. Тэгээд төрөөс тийм талын бодлого бас юмыг одоо энэ яамтай болж байгаа юм чинь бас авч өгөх байлгүй гэсэн бодлого ордлого их байж байгаа бид нарт. Асуудлууд үүгээр дуусахгүй. Сумын соёлын төвд орон тооны бусч урлаг уран сайхны гол томоохон ноён нуруу бол зүтгэдэг хүмүүс бол ардын ави яастан сайн дурын уран сайханчд. Тэд ёс тоол дуртай тулдаа гэдэг шиг хизээдж дуудсан ямар ч цаг үед энэ байгууллагын нутаг орны өнгө төрх болж явах учир тай хүмүүс.
Энэ ардын авиаснуудад дэмжих юм дээр хамгийн дутагдлаа тэднийг одоо харж үзэх юм боломж их муутай. Тэг яг тэд нар маань яг өөрсдөө нэг тийм сэтгэлийн хөгөөрл яваад байгаа хгүй. Тэгэл энэ соёлын төв нэг концерт одоо дигэл тавилагч тэнд чинь төсвийн байгууллагын ажилчид байна. За бас ажил эрхлээгүй залуучууд байна. За ахмадууд байна. Энэ мэтлэнгийн юу хөрөл энэ хүмүүс өөрсдийн тэр хоббигоор л явдаг. Түүнээс тэднийг одоо бид нэр харж үзээл тийм ээ. Бас нэг тодорхой хэмжээний урамшууллагч нэг ийм төсөв мөнгөний одоо ямарч ирэх мэдл байдгүй. Яг нь чинь бас нэг орон нутагт бас энэ юу гэдгийг соёл урлагийн арга хэмжээг авч байгаа улсууд чинь бас урамшуулах бас эднэрийг шагнаж явах гэдэг байдлаар явахаар тэр бол нэг шагналын юу бол одоо баг яг нэг хоёр хүнээс хэтрэхгүй бол нэг тийм байгаа. Энэ дээр бол хамгийн тотмог. Бидний үдээр чинь бидний залуу байх чинь энэ намын өөргөж байсан намын өөрөө товчоо тэр чинь бол урлаг уран сайхны ажилд их анхаардаг байсан шүү дээ. Ер нь тий ажлаас нь чөлөөлнө. Тэгээд тэрэнд орохгүй бол бас арга хэмжээнд орно. Тэгээд ажлаа чөлөөцсөн байхад тэгээд намын өөрийн товчоогоор тэр юуг чинь хянана концерт шин хянана. Тэгээд дэвтэс загнууд нь тийм байна, ингэж хувцалсан байна, тэгсэн байна. Одоо бодоогүй нэгээ дахиад хянана ингээд хэд хэдэн шалгуур орж ирсэн концертод орд тоолдог байлаа. Тий аймгаас тэр урлагийн 3 хоногийн чи юугаар дасцив гэдэг хөгжмийн багш ирж ирсэн. Одоо дасцив гэдэг хөгжмийн багш ирэл одоо бид нарт юу заагаад юу Боред Бата гэдэг багш Боред тийм бүжиг заажсан Басхтын хатар гэдэг бүжигийг бид нарт зааж өгчээсэн. Бид нар одоо зүгээр байхан самардуулаад Басхтын хатар хатарш гэдэг зүгээр өдөржингөө ахлуулаа шогшдог. Тэрний хаажуугаар нэг хөгжмөд авдаг бас л завгүй байсан дээ. Тэгээд тухайн үедээ бол өөрөө тэр урлаг уран сайхны ажил дуртай болох тэр ямар зав чөлөөл гарууд байлгаагүй нь бас арга гэрээ амьдрал байна. Хүүхдээ өсгөн тэр бүхнийгээ тэгээд зохицуулаад гүгээд байдаг байсан да. Одоо соёлын төвийн гол ажлуудыг ер нь бол одоо хөгжмийн багш хийдэг. За тэрэнд юу гэхээр тоглолт уран бүтээлүүд. Уран бүтээлүүдийг хэн хийхүүр ардын авиаснуудаар л хийлгэж таа. Тэрнээс соёлын төвийн 5 ажилтны юу хийж чадахгүй болчих юм тавуулахна. Тавуулаад тийм авиастай хүн байна уу бас хэцүү. За тэгэл ардын авиаснуудаа авцардаг нэг 7 10 хоног үндсэндээ л загнуулж хараалгаж аваад тэгэл нэг өсрөөл нэг 20,000 цаас 10,000 цаас л өгч байгаа шүү дээ. Өдөр шөнөгөө загнуулж одоо энэ тайзан дээр бэлтгэл хийлгэж өдөр шөнөгөө сууж байгаа л гэр орондоо хүртэл асуудалтай болдог. Өдөр шөнөгөө соёлын төв дээр байлаа нэ тэргээл одоо явуулахтаа хүртэл их дургу болчдөг. За энийг одоо цаагаараа бас төрөөс зохицуулт хийгээд одоо жишээ нь цагийн мөнгө ч юм уу юм олгодог болчих юм бол бас уран бүтээл нэлээд чанартай гарах их боломжтой бодогдоод байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажил гэж нэг сард нэг 380,000 цаас заримдаа 200 тэгээ нөгөө яг оргил их ачааллын үеэр бол арай ахгүй тэгээ бус үед нь одоо байхгүй хасчих жишээтэй талмал нь байхгүй болчихдаг юм гэж хуваа тавьж нэг тиймэрхүү юм өгдөө. Тэр нь болохоор яг нөгөө урлаг уран бүтээлдээ ардын авиаснуудыг оролцуулахад зарцуулах мөнгө ч юм уу өгүүлэн гэдэг тайз засал энэ төр юм хийх зориулагдсан байдаг. Харин тэгэхээр одоо ер нь гэдэг тайз засгал одоо нэг 4-6-гийн амнаас ихэд ямар үнэтэй болцсон бэлээ. Яг зарлал тавихад одоо 2 метр хулдаасаар хийх дүүлээ. Нөгөө мөнгө ч байхгүй болчдөг. За тэгээд ерөнхийдөө орлогоосоо бас ардын авиаснуудаа цалинжуулах одоо урамшуул шагналах одоо хууль байдаг. Тэгсэн мөртлөө орлого нь болохоор их өндөр үнэтэй тоглох бас их боломж байдгүй. Ерөнхийдөө нэг цөөхөн үедээ ардын авиаснууд дотор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр болгон концерт тоглоод хүн үзээд байх нь бас их ховор. Бусад үйл ажиллагаанууд ингээд давхардуулж, хамсуулж үн ханшны тухайд их бага тоглодог. Тийм учраас урамшуул шагнал биш ерөнхийдөө баг өөртөө хасах одоо дүнтэй гарах жишээтэй орлого олохоос илүү нэг тиймэрхүү нэг чанартай уран бүтээл хүргэхийн тулд одоо тайз заслаа сөхсүүлээл одоо жижиг хэрэгслүүд юу гэдгийг зарим тохиолдолд дуу захиалж хэлэх фонограм хийлгэж байдаг юм уу тиймэрхүү үйл ажиллагаанууд нэлээд хийгддэг. Тэгэхээр бол одоо орлого олно гэж бас тэрнээс хүн ардын авиаснууд цалинжуулна гэдэг бол бас л худлаа болж таардаг. Урамшуул өгнө гэдэг бол. Энэ бол зөвхөн нэг соёлын төв биш, сумын соёлын төвүүдэд үүсдэг нийтлэг асуудлууд. Гэвч шийдвэрлэх арга зам нь маш энгийн байсаар атал
Өдий олон жил эзэнгүй айлын хүүхдүүд шиг орхигдсон хിവэр л. Өөрсдөө нөгөө тэгээ нэг хойд ордод хармаагаар урд хармаагаа дах гэх чинь тэгэл нэг болгоод яваа учраас тэгэл нэг болоод байна гэж үзээд байгаа. Мэргэжлийн одоо жишээ нь театр энэ бусад байд газруудын тоглож байгаа тэр тоглолт юмыг бол ардын авьяаснууд тэр тусмаа сумын соёлын төвүүд бол яг ялгаагүй хийх боломжтой байдаг байхгүй. Юу н тэр авьяатуудаас илүү дуулдаг, энэ хотоос ирээд байгаа дуучдаас илүү дуулдаг, илүү жүжиглдэг хүмүүс зөндөө шүү дээ самаг. Маш олон бий. Тэднийг яг л бодлогоор ингээд хөглөөд хитэн цаасны одоо цагийн хөлс өгдөг юм уу тэгээд ажиллуулах юм бол одоо театрын хэмжээний тоглолтууд болох боломжтой. Яагаад тэгэхээр манайхан хаврын баяр гэж уралдаан тэмцээн явагддаг. Баг албан газрууд ингээ хоорондоо албан газар болгон нэг багтай шип болоод тэгээд тоглолтууд явдаг байхгүй. Тэгээд одоо яг тэр тоглолт дээр болохоор өдөрт маш өндөр үнэтэй тоглодог. Тайз бүх юма янзын сайн засна. Бүх юмаа зориулаад өөртөө одоо тэр жинхэнэ оролцож байгаа иргэж өөртөө хувц сумнараа янзалдаг. Орлогоосоо юм айдаг. Шагнал нь маш өндөр. Тэгээд ирэнгүүт ер нь бол театрын хийж байгаа дайны юм хийгээд эхэлдэг байхгүй. Нөгөө төрч. Маш их юм гардаг. Шинээр юм гараад нөгөө эсгэрээ хөөми магтаалч нь өөрөө ирэхгүй цаараа ер нь сургалтгүй баг гараад ирдэг байхгүй. Тэгэхээр жижигхэн хөшүүргийн зөв хийгээд өгчвөл бол одоо соёл бол хөгжөхөд маш амархан ойрхон байгаа байхгүй ер нь бол. Эдийн засгийн хөшүүрэгтэй урт хугацааны тогтвортой бодлоготой хөрсөнд нь ажиллаж амьдарч байгаад хийсэн судалгаатай байвал соёл урлагийн соёл судлалын соён гэгэрүүлэх ажил хурдтай цэгцтэй хөгжих боломж байгааг бид мэдж авлаа. Харин гагцхүү тодорхой хөшүүргэл үүнд хэрэгтэй байна. Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төв бусад сумын соёлын төвүүдтэй харьцуулахад сумуудаа анхдагч гэж хэлж болохоор дуу бичлэгийн студитэй. Төрөөс ардын авьяаснуудыг дэмжсэн бодлого байхгүй ч гэсэн ардын авьяаснуудынхаа авьяас чадварыг нь хөгжүүлэн ажилдаг байна. За тийм ерөнхийдөө бас одоо ер нь ажилд ороогүй байхын л бодож ирсэн юм бас. Ингээд сайхан ингээд клип хийгээд ингээд сайхан дуу юмаа бичүүлждэг сайхан байвал ардын авьяаснууд өөрсдөө ийм байвал их гоё юм а гэж бодож олон жил бодож явсан. Тэгээд бас ерөнхийдөө дэмждэг тусалдаг бас дарга нар бас гараад ирэнгүүт бас өөр байдаг байхгүй. За ингээд студио болёо. Ойгоор ингээд клип гаргая. Ардын авьяаснуудаа тоглуулъя. Гэт тэгэнгүүт дэмжиж бас тусламж үзүүлээд ингээд босгосон л тоо. Тэгээд тэрний ч хүчинд бас сумын ардын авьяаснууд бүгдөө 7-8 донд клип тоглоод, клипэндээ тоглоод, хоолоогоо эндээ хөвчлээ. Тэрнээс тэр олон ардын авьяаснууд нутгийн сүлд дүү одоо 60-70 хүнд болсон байна. 4 үе. Тэтгэврт гарсан өгчүүл хот руу очиод хоолоогоо бичүүлээд клипэнд тоглоно гэдгийг бодлоо шүү дээ. Тэгэхээр студ байгаагийн хүчин тэр чинь тийм ажлууд явагдаж байгаа. Ардын авьяаснуудаа мөнгөлж үлдээх тэр юм чинь яг одоо энэ бодитоор үлдэж байгаа тэр хамгийн гол чухал. Тэгээд бас ойдоо зориулаад ингээд бос DVD гаргахыг гэсэн тооцоодоо бас ингээд тоног төхөөрөмжүүд юмуд авцарсан байсан. За тэрийг бол арай хэмжээгүй. Ерөнхийдөө бол одоо шууд клип юмудаа хийгээд өөрсдөө манайх бас илүү даваа тал нь Торонто байна. Өөрсдөө илүү даваа талаа ашиглаад ардын авьяаснуудаараа хөрхөн жижигхэн бас тийм дүрс зурагтай болгоод CD-н дээр хуйлаад өөрсдөө нь өгч явах жишээтэй. Ийш тийшээ тоглолтын дээр хутан панорамнуудын CD-н дээр флаш бол флашн дээр нуулаад ингээд нэрийн бичээд хуйлаад явуулж явах жишээтэй. Илүү даваа талууд их гардаг л да. Ер нь бол соёлын ажлыг бол зүтгэл муутай юм бас хийгдэж. Тэгэл гэж хөгжмийн багш байхдаа тоглолтоо найруул тавьчаал бичлэгээ бүгдийг хийгээл оройн сууж монтажлж юунд дээр Facebook дээр тавьдаг. Тэгэнгүүт нөгөө хотын хүрээний одоо энэ эрдэнэ тархины хүмүүс үздэг баг. Оо манай сумын тоглолт энэ ингэж дууссан байна. Тэгээд одоо бид нар ойгоор ой өмнө хандив гээд тоглолт ингэж хийгээд явахаар соёлын төврийг илүү их хандаж эхэлсэн байхгүй. Оо чи гэдэг ингээд томбат. Тэгээд соёлын одоо Төдөвтэй сумыг бид нарт харуулад ингээд биднийг уулзуулаад байгаа юм чинь шүү дээ. Ингээд автор техник хэсэлт ингээд өгье. Өөрөөр ингээд юм өгөх гээд байгаа. Танаа юу хэрэгтэй танаад гэдэг ингээд жижигхэн зүтгэлээс бас энэ ажил үүд явчихж байгаа. Одод чуулсан тэнгэрийн дор зөвхөн гигэн сайхны төлөө хөдөлмөрлөнө гэдэг сайхан.
Гэгээн сайхан наран дор урлаг соёлын ажил нь улам гэрэлтэй, гэгээтэй болно гэсэн тэмүүлэл сумын соёлын төвийнхэнд байна. Ингэж найдаж итгэхийн учир нь соёлын яамтай болсонд тэд бүх асуудал цэгцэнд орох нэ гэсэн дэврэн гэгээн хүсэл тэмүүлэлтэй ажил үүргээ үргэлжлүүлсээр байгаа юм. Санта толгоо гэдэг юм санта толгохон өрөдөхөр сайхан хөслийн үлгээ байна. Хүүхдийн дүүний хүүжөөтэй соёлын үлгээ тэнд байна. Хүний жаргалын